Яг өнөөдрийнхөө simulation-ийн өнөөдөр бол 29-ний өдөр 3 дахь өдөр болж байна. Тэгээд өнөөдрийн simulation-ыг эхэлцгээе. За тэгээд өдөр documents in this гээд энэ дотор room simulation number 1 гэдэг. Өчтөр бол ерөөхдөө 27,89% өсөлттэй буюу $383,662 төр хүргээд дуусгаад ер нь хайсан байгаа. Угаасаа тэгээ сүүл рүү нэг рекорд нь ч гэсэн зогссон байлээ. Окей. За тэгээ daily дээр бол одоо өнөөдөр ингэ simulation харахад daily дээр бол үндсэн major нь яаж явж байгааг мэдэхгүй. Minor нь бол ямар ч үсэн up and trend, buying zone-тэй явж байгаа, down trend, selling zone руу үндсэндээ шилжсэн нөхцөл байдалтай. За тэгээд ерөнхийдөө хөдөлгөөн бол угаасаа энэ ёроолыг эвдснээр down trend, selling zone руу шилжээл, tracing хөдөлгөөний явчаад 38.2 дээр 2 тоо шалгангуутлаа доошоо унсан. Доошоо бол daily time frame-ийн ёроолын нэмжлэгдэр тулсан байдалтай. Үндсэн хөдөлгөөн маань ёроолын нэмжлэгийг бараг эвдсэн байдалтай харагдаж байгаа. Тэгээд хөдөлгөөн маань бол одоо цаашаа үргэлжлээд унах бас потенциал бол байгаа. 4 цагийн хувьд бол 4 цаг бол down trend, selling zone Fibonacci 23.6 levelтэй, daily-ийн support-ыг эвдсэн нөхцөл байдалтай. За daily-ийн support-ыг үнэхээр эвдсэн бол цаашаа үргэлжлээд унж болно. Үнэхээр эвдэж чадахгүй буцаад одоо юу гэдгийг rejection mаягаар хаагдах бол бас цаашаа унж чадахгүй зүйл болох боломжтой. За тэгэхээр хэдүүлээ маргаашийнх нь өдөр хүртэл гүйлгэе. За маргаашийнх нь ерөнхий fresh on дээр ирэхэд бол за хөдөлгөөн бол ерөнхийдөө 4 цаг дээр шинэ tracing төлөвлөгөө авчирсан байгаа ажиглагдаж байна. За 4 цаг дээр шинэ tracing төлөвлөгөө аваад ирсэн байгааг харахад үндсэн хөдөлгөөн бол өмнө оройноос өмнө ёрол хүртэл Fibonacci-тай 38.2-той орой үүссэн байдалтай. Daily-ийн бол сэтрэлт альтын үүссэн 30 минут бол даунтай sell-тэй 30 минутаар 4 цагийн tracing төлөвлөгөөний давхар авчирсан нэг resist-тэй 2 дахь альтын шалгацсан байгаа учраас хөдөлгөөн бол шууд унчих магадaltaй. За эндээс бол хөдөлгөөн харин нэг resist-тэй нэг мөсөн 3 шалгаж байна. За эндээс харахад бол хөдөлгөөн 7.3 за 7.3 доотлолтой бол 4.5-тай боломжийн оройн candle үсгээд хөдөлгөөн гарч ирсэн байдалтай. За 1 минут бол одоо бол ерөөхдөө ап болцсон байгаа юм байна. За даун болохын үл эцгээе. За даун болохын тулд бол мэдээж сүүлд байгаа ёроолоо эвдэх хэрэгтэй болно. За ёроолыг бол эвдэд гарч байгаа нь харагдаж байна. Гэтэ эвдэхдээ энд эвдэж байгаа шиг байна. За энд ёроолоо эвдчихэж байгаа бол бид нэр 20 оройтой 20 пипсийн SL-тэй болж таарч байна 30 минут. За 20 пипс яг мөн. За 20 пипс яг мөн хэсгийг шалгая. За 20 пипс яг мөн байх шиг байна. За 4 цаг дээр Fibonacci-гийн 38.2-той импульсив боломжтой 161 гэж явж байгаа. Гэхдээ энэ дээр бол нэг асуудал байгаа. Тэр нь юу вэ гэхээр би бол одоо daily time frame-ийн спорт замд байгаа эсгийг мэдэхгүй учраас яг тэр хүртэл явах үсгийг бас мэдэхгүй гэсэн үг давхар 4 цагийн спорт байхгүй, daily time frame-ийн спорт байхгүй ийм нөхцөл байдал дээр байгаа. Тэгэхээр одоо бол яг харагдаж байгаа шин daily time frame бол resist спортууд нь бол байгаа хэдэн мал байгаа. 4 цаг дээр бол мэдээж 4 цагийн үндсэн за ёроолын дэмжлэг гэж хэлчих болохоор хэсгэл байгаа. За энэ би энэний дууг нь хаачээ. За тэгээд хөдөлгөөн бол down sell-тэй, trace-тэй daily-ийн спортыг хөвцсөн. За 30 минутын дээр бол унах боломжтой ийм хөдөлгөөн. Тэгэхээр ерөнхийдөө доош нь за яг тулц нь харчээ. Гэхдээ зам дундаа одоо үнэхээр юу байх юм бол хаах хэвээр бол хаана. За 161 гэдэг. За окей. Sell. За 30 минутаар down явсан. За хөдөлгөөн маань бол ерөнхийдөө daily-ийн стрэлттэй, daily-ийн импульс явах боломжтой хөдөлгөөн байгаа. За тэгээд ерөнхий хөдөлгөөн маань бол 4 цаг дээр бас импульс явах боломжтой. Замд нь гэхдээ daily-ийн спорт байх бүрэн боломжтой шүү заяа. Би энэ дээр бол нэлийн асуудалтай байгаа. За тийм учраас ерөнхийдөө daily-ийн спорт зам дээр нь байгаа эсгийг мэдэхгүй байгаа учраас үнэхээр эндээс ингэж эргээд явах эсвэл ямар нэгэн байдлаар TP төрөхгүй эргээд явах тохиолдолд эргэхээс өмнө хамгийн доор байсан лов цэг дээр нь би ерөнхийдөө арилжааг буцааж авчиад хаана. Тэгэхээр тэрийг бас анзаараарай. Окей. За юу ч гэсэн шууд явчлаа. Эндээс бол угаасаа одоо daily дээр ямар ч эргэлзэх юм байхгүй л да. Daily-ийн ер нь ёроол эвдэрсэн 4 цагийн бол одоо tracing төлөвлөгөөр дэрсэн импульс явах боломжтой 30 минут бол нэг resist альтын 2 шалгаад 3 дахь шалгахад нь бид нар арилжаанд орсон гэдэг. Ингээд явхад бол асуудал ерөөсөө харагдсангүй. Окей. За тэгээд одоо daily бол down sell-тэй эвэр байгаа 38.2-тэй импульс цааш үргэлжлэх боломжтой 4 цаг үнэхээр одоо тухайн импульсыг үргэлжлэх хэсгийг бол бас тодорхой хэмжээнд харуулах байхаа гэж бодож байна. За тэгээд хөдөлгөөнийг цааш нь үргэлжлүүлээд явсан. За ер нь бол 30 минутын дээр энд нэг юм жижигхэн нугларал авчирангуутлаа шууд явчихж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ бол ерөөсөө 4 цагийн trace хийж андуурч болохгүй. Тийм бол ерөөс байхгүй. За daily бол шууд уналтыг хийсэн, үүсгэсэн. За эндээс бол гэхдээ яг
Үндсэн daily за ингээд орж ирсэн гэсэн байгаа. Окей. Тэгэхээр эндээс би харахад major нь магадгүй өөрөө down байсан байж магадгүй. Одоо энэ талаасаа ингээд уналттай орж ирээд энэ бол minor trending одоо major trending tracing төлөв болж орж ирээд ийшээ impulse нь явж исэн байж магадгүй. Хэрвээ тийм байсан бол хэрвээ тийм байгаад бид нар тэрийг мэдчихсэн бол энэ дээрээс орох оролтоо ерөнхийд нь бол хаахгүйгээр эндээс орох оролтооч хаахгүй эндээс орох оролтоочсон ерөнхийд нь бас хаахгүйгээр ийшээ доошоо одоо daily time frame-ийнхаа чиглэл рүү барих бас боломж гарч ирэх байсан байж магадгүй. Окей. За тэгэхдээ яг сүүлд орсон энэ минийг бол хааж магадгүй. Энэ минийг хааж магадгүй. Гэхдээ эндээс орж ирж байгаа 4 цагийн үндсэн хөдөлгөөн чи өөрөө одоо яг daily time frame-ийн одоо үндсэн resist-ийг бол дахин өгдөг шалгаж байгаа юм хөдөлгөөн байсан учраас тэгээд 4 цаг бол энд эхлээд down болоод анхны tracing төлөвлөгөө учраас энийг бол ийшээ ингээ барих байсан байж магадгүй. Магадгүй ч одоо ер нь бол барих байсан шүү гэдгийг хэлье. За тэгээд daily time frame бол одоо still down-тай байгаа, sell-тэй байгаа, tracing төлөвлөгөө ер нь tracing төлөвлөгөө daily-ийн спортон дээрээс ирэх хэрэгтэй. Daily-ийн спорт одоо яг байгаа хэсгийг хэлж мэдчихгүй те. Байхгүй ч гэж магадгүй. За 4 цаг дээр бол бас tracing төлөвлөгөө ирж таарна. За ер нь tracing төлөвлөгөө ирэхдээ бол бараг л энэ ёроолын чиглэлдэл ирж таарах бах. За 30 минутын дээр ерөөхдөө одоогоор ирэх шанс бол байхгүй байна. За 30 минут бол яг одоогийн байдлаар ерөөхдөө 4 цагийн даунтай 4 цагийн tracing чих шанс байхгүй. Ер нь бол одоо энэ ёроол яг дөнгөж гарангуутлаа буцаад энэ оройг ивдэх гэсэн шансгүй бол энэ хүртэл өсөх гэсэн хоёр төрлийн боломжоор цааш бол хөдөлгөөн одоо илүү оролт маягийн зүйл өгөх боломжтой болно. За ерөнхийдөө одоо 4 цаг tracing төлөвлөгөө хийгээгүй байгаа. За tracing төлөвлөгөөхийн тулд 30 минут бол дээшээ заавал эвдэрэх хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр 30 минут одоо эвдэрэх үгүй юу те. За эсвэл одоо 4 цагийн tracing төлөвлөгөө одоо ирсэн байгаа энэгээр шийдэх үү гэдэг чинь айгүй сонирн болно. Тэгээ daily time frame-ийн хувьд бол daily time frame цааш унах боломжтой юм уу гэдэг харах юм бол daily time frame Fibonacci-гийн 38.2 дээр ирж бол яг хаагдсан хэсэг дээр бас бодох хэвээр. За 38.2 дээр бол яг ирээд хаагдсан юм тийм учраас daily time frame дээр бол цаашаа явах шанс бол байхгүй. Тэгэхээр 4 цагийн энэ унах гэдэг хөдөлгөөн магадгүй fake байх боломжтой юм хөдөлгөөн болж таарч байгаа. За 30 минутын хувьд бол унлаач тэгээ бид нар нэг орох гэж ардаас нь яг хөөцөлтөд бол дими бас хөдөлгөөн байж гинэ гэсэн үг тийм. Окей. За тэгээд бүгдээ жоохон гүйлгээд үзье. Ер нь бол энэ оройг дээш нь гарах нь үгүй гэдэг дээр л хараад байгаа штэ. За 4 цагийн хөдөлгөөн бол цаашаа үргэлжлээд унахын хувьд унж जैन. Гэхдээ 23.6-тай. Daily дээр бол тэр 23.6-г одоо ингээд 4 цагийн 23.6-аар дагаад ах тийм шанс бол хараахан байхгүй байгаа. За 30 минутын дээр хөдөлгөөн энд орой үүсгэхгүй энд оройг эвдэлж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ орой өөр одоо боломжтой орой мөн үгүй юу гэдгийг харахаар энэ ёроолыг энд ингээд эвдсэн. Энэ ёроолыг энд ингээд эвдэнгүүтлээ энд орой үүсгэхгүй гэхлээр окей тэр орой бол боломжтой орой биш байна те. За 4 цагийн хөдөлгөөнд базарыг цааш үргэлжлэе гэсэн. За энд бол 30 минутын хөдөлгөөний үнцэн орой бол эвдрээд 4 цагийн шинэхэн tracing хөдөлгөөн орж ирж байгаа байдалтай харагдаж байна. За тэгээд 4 цагийн шинэхэн tracing хөдөлгөөн орж ирэхээс гадна daily time frame-ийн хувьд бол мэдээж одоо бас адилхан tracing хөдөлгөөн авчрах боломжоо бол бүрдүүлж байгаа харагдаж байна. За тэгээд 30 минут бол still юу хавд ер нь бол 30 минут авторын buying zone руу шилжчихлээ. Орой бол үүсгэжлээ. Ёроол бол үүсгэж чадаагүй байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ ёроолоос баг зэрэг доошоо орж ирж иж ёроол үүсгэж таарах бах. Энэ дээр уучлаарай. 4 цагаар гүйлгэжлээ. За ингээд орж ирсэн. За эндээс том боломжийн candle гаргаж ирсэн. За энэ боломжийн candle нь өөрөө 1 минутыг reverse хийж чадах уугүй юу гэдэг нь бас сонирхолтой болно. За энэ 1 минутыг reverse хийж чадаагүй. За эндээс бол хөдөлгөөн одоо дахиад 30 минутаар. За доошлсон. За шин ёроолын candle байж чадах candle орж ирсэн. За энэ candle маань бас те 1 минутыг reverse хийж чадах юм уу гэдэг асуултанд бол орж ирнэ. За энд ёроолыг бол доош ивзээ. Энд дэше оройг ивдэх боломжтой гэдэг. Let's go. За 1 минут бол нэлээд эргэлзэж байна. Ер нь бол тийм амархан дэше ивдэж чадахгүй байна. За энд ивдээ гараад ирчин те. За энэ дээр 30 минут бол шинэ ёроол үүсгэж аваад энд байсан энэ оройг ивдсэн гэдэг утгаараа шинэ ёроол үүсгэж аваад за тийм шинэ ёроол нь бол 17 хавцаа баг 18 хавцаа эсвэл өгөөд тэгэнгүүт юу юм байна л да. Миний хувьд бол одоо арилжааны цаг бас нэлээд хоцорчихсан байна гэж дүгнэхээр газар арилжаа гарч ирж байна. За тэгэхээр эндээс бол орох нь бас эрсдэлтэй байж магадгүй юм байна л гэж хараад байна. За эндээс магадгүй те одоо 1% ч юм уу
эрсдэл үүрээд доор игээд баялаа. За ерөнхий 30 минут. За яг л нэг иймэрхүү юм болох гээд байх нь бол ойлгомжтой. За цагийн хувьд бол ер нь жоохон эрсдэлтэй цаг дээр бол тэгэл явахгүй л гэж бодсон л дээр л дээ. За энэ дээр бол ингээд дахиад цаг бас боломжийн бус байхад орж ирж байгаа байдалтай харагдаж байна. За ер нь 4 цаг дээр юу болоод байгаа? 4 цаг бол down sell-тэй байгаа. Daily бол trace авчих боломжтой. Daily-ийн гол нь одоо спорт байна уугүй юу гэдгийг бид мэдэхгүй болохоор ингээд бас нэлийн төвөрөгдөлтэй хөдөлгөөнд донд орчиж байгаа. Тэгээ ер нь бол одоо энэ орой эвдэлт биднэрт бол арилжаа ерөөсөө гарч ирэхгүй. За тэгэхээр тэр орой маань магадгүй одоо тийм амархан эвдэрэхгүй гэж бас магадгүй. Range хөдөлгөөнд л оролцсон. За daily бол стил одоо үргэлжлүүлээд униа гэсэн байр суурин дээр trace MT хөдөлгөөн авчирсан юм шиг харагдаж байна. Энд орол үүсгээд энд орой үүсгэсэн. Энэ хоёр кандалтай импульсийн хол бэлэн 23.6-тай 4 цаг бол down sell-тэй. За тийм 4 цаг бол down sell-тэй. Ингээд ёроолыг эвдсэн байр суурьтайгаар дөнгөж орж ирж байгаа. Энэ ёроолыг эвдчихэж л down болох байсан. Энэ ёроолоо дөнгөж эвдсэн байр суурьтай байна. За эндээс бол тэгээд одоо 4 цаг daily 2 үнэхээр явах уу үгүй юу гэдэг нь бол нэлээ яриухтай л болж ирж байна л да. Надад яаж байгаа daily-гийн юм ач тийм мэдээлэл байхгүй. Спорт гэдэг юм байхгүй. Окей, тийм болохоор бас нэлээ эвгүй. За энэ candle хаана гарч байгаа? Энэ candle April ондон дээр орж ирж гарч байгаа юм байна. Daily time frame-ийн хувьд down sell явчих гэж байгаа юм байна. 4 цагийн хувьд бол 4 цаг down sell-тэй. Ёроолтой энэ ч нэ ингээд ёроолоосоо дээшээ гарч ирээд энд орой үүсгэсэн гэхэд айгүй бэрхэлтэй. Ер нь бол энэгээр л явах бах. Fibonacci-гийн 50-тай хасах 45 дээр хүрсэн. Одоо шинэ 4 цагийн trace MT хөдөлгөөн авчрах гэж байгаа. Тийм болохоор бидэрт бол одоо энд орж заваарах шаардлага бол байхгүй. За ингээд ишээ оройтой ингээд ёроолтой. За хөдөлгөөн бол даунтай байсан. За даунтай байсан хөдөлгөөн маань бол апруу шилжих гэж байгаа байдалтай. За апруу шилжсэн trace MT хөдөлгөөн авчирсан. За энэ бол цаг бол боломжийн бус цаг байгаа гэдэг. Тийм учраас маргаашиг хүлээгээд. За тэгээ хөдөлгөөн бол даунаа үргэлжлүүлэх санаатай ер нь бол хөдөлгөөнийг үүсгэсэн юм байна. За 4 цаг дээр бол энд одоо харагдж байгаачлан бид нар энд оройтой, энд ёроолтой, энд оройтой Fibonacci 23.6-тай 30 минут бол даун болсон байдалтай хөдөлгөөн харагдаж байна. За тэгэнгүүт тэнд орой үүссэнгүү. За тэн дээр бол орой үүсч гарч ирж байна. 4 цаг бол даунтай sell тээвэр байгаа. За ер нь тэгээд daily дээр чинь ийм юм болчихж байгаа. 4 цаг дээр чи ийм болчихж байгаа. Одоо тэгээд орохгүй ч гээд яах вүлээ 146 хавцаа байна. 1 минут чи өөрөө ямар хөө байна. За 1 минут бол за эндээс ингээ харахаар энд апплсан шиг харагдаж байна. Апплаад энд буцаад даун, энд буцаад апплаад, энд буцаад даун, энд буцаад апплаад, энд буцаад даун. Даунта байх хугацаанд орой үүсгэж чадаагүй учраас энэ оройг эвдээд апплаад. За ерөнхийдөө 1 минут бол даун болоогүй байна. Даун эхлээд болох хэвээр болно. Тэгэхээр 1 минутын хувьд бол даун болж амжаагүй. Миний яг үндсэн цагийн дотор даун болж амжаагүй учраас тэгээ ерөнхийд нь явууллаа. За одоо бид нарт харин 30 минутын reversal орж ирж байгаа нэг сонирхолтой хөдөлгөөн байж магадгүй. За daily-ийн хувьд бол эндээс буцаж орж ирж байгаа нь ямар ч хэрэгтэй. За ер нь daily-ийн хувьд бол энд оройтой байгаад байгаа. За тэгээ өөрөөр одоо ёроол гээд ах юм байхгүйгаас энд чинь. За уг daily resistor ер нь 4 цагийн хувьд бол 4 цаг нэлээ олон юм үүсгэсэн байгаад байгаа бас энд чинь. 4 цагийн шинэ орой чи энд үүсээд, шинэ ёроол чинь тэн дээр үүсээд, тэнд бас нэг тийм орой үүсээд те. За энд нэг ийм ёроол үүсээд, энд нэг ийм орой маягийн зүйл үүсээд, энд нэг ийм ёроол үүссэн. Ийм хөдөлгөөн үүсч гарч ирсэн. За тэгэхээр эднэрийг бүгдийг нь сайхан клон хийгээд за миний бичлэг явж байна те. Клон хийгээд за тэгээд ингээд окей. Арилгалаа. 4 цагийн хувьд бол 4 цаг бол стил одоо бас даун сэлтэл байгаад байгаа харагдаж байна. За энэ оройг бол эвлэх хэрэгтэй. Тэхийн тулд бол мэдээж 30 минут бол нэлээд өндөр өсч орж ирэх хэрэгтэй болно. За daily time frame-ийн хувьд одоо яг энэ спорт байгаа юу гэдгийг бид нар мэдэхгүй. Гэхдээ спорт байх боломж бол маш өндөр байгаа. За 1 минутын хувьд бол 1 минут за одоо даун эвэр байгаа. Энэ оройг эвдэл юу нах болохгүй.
байр суурин дээр байгаа юм байна. Тэгэхээр за 30 минутын дээр шинэ Yorol Usyk-ээс нааш юм бүтэмжгүй юм болчих шиг байна. За 30 минут чинь шинэ Yorol Usyk шичээж байгаа. За оройг бол эвдэлчлээ. За 30 минутын шинэ Yorol үүссэн. За орой эвдэрсэн гэдэг утгаараа бид нар бол нэг 17-18 бипс эсэлтэй 30 минут дэшээ бол 4 цагийг. За ер нь энд би ингээд дейлигийн спорт байгаа гэж бодож байгаа. Ер нь төсөөлж байгаа шүү дээ. За энийг ингээд эвдээд дэшээ гарч ирэхэд энд бас нэг юм жижиг орой байгаад байгаа юм байна шүү дээ. Үндсэндээ бол энийг гэхдээ орой гэж авахд хэцүү. Энэ яах юм. Энэ орой инглээ 250. За 255. Энэ чи яг нөгөө 1% биш би 2% орлоо. Одоо бол тэгээд эрсдлээ гаргаад явчих. Тэгээд дейлигийн спорт энд байж магадгүй гэж бодож байгаа. Яг бол байгаа хэсэг нь бол би өмнөхөр хэлж мэдэхгүй байна одоо. Байгаа ч юм уу ч юм те. За тэгээд Орсон. За ер нь бол эсэл жоохон богинодсон байна. 19-гээд оръё. За шүн дундаа ороод ирсэн. За хөдөлгөөн бол Yorol Usyk-д оройг эвдчихгээд үзсэн, оройг эвдсэн. За маргааш нь болсон. За энд бол одоо миний эсэл бол ерөөхдөө энд орой үүссэн. Энд Yorol харамсалтай нь үүсч чадсангүй л болтой шиг харагдаад байна да. Yorol Usyk-гүй. Тэгэхээр эсэлийг зөөгөөд авах шаардлага байхгүй. Одоо харин энэ орой эвдэрх юм бол би эсэлийг зөөх боломжтой болно. Тэгэхээр орой эвдэрлээ. Тэгэхээр миний эсэл үндсэндээ энд ирэх боломжтой гэсэн үг. За тэгээд за тэнд бол Yorol ерөөсөө үсэггүй. Энд бол Yorol үсэггүй. Зөвхөн pull back candle орж ирж байгаа байдалтай. За энд бол харин Yorol үсчих бүрэн боломжтой хөдөлгөөн ороод ирсэн учраас 1 минут руу шилжиж харсан. За 1 минут гэхэд юу болоод байна. Юу гэж ойлгомоор юм бол та. За ямар ч үсэн нүдэнд бол харагдаж байгаа зүйл дээр энд нэг шинэ орой байсан юм байна. Энэ оройг эвдсэн юм байна гэдэг зүйл харагдаж байна. Тэгээд эсэлийн хувьд бол нэг 19-20 морь байхаар эсэлтэй. Тэгээд дэшээ бол 125 байхаар байдаад тэгээд 30 минутын дээр харсан. За тэр Yorol бол эвдэрж байна гэдэг чинь энд орой за энэ анаас ер нь зөв байв уу буруу байв уу гэдгийг энд орой байхгүй байгаа юм байна. За орой байхгүй байгаа. Yorol бол байгаад байгаа. Тэгээд намайг ороход ерөөсөө орой угаасаа байгаагүй гэсэн үг. За энэ арилжаа бол би сая тэгэхээр буруу арилжаа нээсэн юм гэсэн үг шүү. Окей, за sorry. За тэгээд шинэ Yorol үүсэл бол нэг амар сүртэй харахгүй байх гэж бодож байна. За тэгээд даун ороод ирсэн. За энэ даун орж ирж байгаа дэр бол мэдээж бид нэр бол одоо энд close last хийх нь ойлгомжтой. Тэгээд ерөнхий хөдөлгөөний хувьд бол дэшээ өссөн daily time frame энд магадгүй нэг Yorol байсан байж магадгүй тэрийг эвдчихэд тэгээ буцаж ирсэн байж магадгүй. За 4 цагийн хувьд бол 4 цагийн хөдөлгөөн бол энд ирсэн. Энэ дээр би очно гэж бодож байсан. Маш бага зав байсан юм уу да тий. За гэж байгаа сайн нэрийг харъя. 4 цагийн хувьд би тэнд биш. Тэнд тавьчихсан юм байна. Энд биш. Окей. За ерөнхийдөө бол яг нь тэр тавилт бол зөвлөлтөө яг тэнд тавих нь бол зөв. За тэгээд эндээс гэхдээ нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхээр daily-гийн одоо энд ямар нэг resist байсан эсхийг би мэдэхгүй болохоор байсан бол би мэдээж энд хаана. Тийм учраас за энд бол одоо sport байсан гэж бодоод эрсдэл гаргасан учраас энд resist байсан гэж бодоод энэ арилжааг бид нь хаачээ. За тэгээд цаашаа үргэлжилсэн. Энд мэдээж одоо ямар нэгэн resist байхгүйгээр 4 цагийн эсрэг ингэж амар уналтах юм гэж бараг байхгүй байх гэж би бодоод байна. За 4 цагийн үед бол өмнө оройны даралт хэрэггүй болсон. За энэ 4 цагийн энэ Yorolч бараг ер нь хэрэггүй. За энэ хоёр хэрэггүй болсон гэсэн үг. За 4 цагийн тэр resist бол байдгаараа байж байна. За тэгэхээр энд 30 минутын reverse хөдөлгөөн хийгдээд за маргааш нь яг яасан бэ? Trace MT хөдөлгөөн ирсэн үү гэдгийг харъя л да. За маргааш нь хөдөлгөөн бол Trace MT хөдөлгөөн хийж гин. За Trace MT хөдөлгөөн гээд энд ер нь 30 минут бол даун болчихж байгаа. Энд Trace MT хөдөлгөөн ирж байгаа. Энд оройн candle гарчиж байгаа. За хөдөлгөөн бол ерөөхдөө daily time frame resistance дээрээс цохиулаад унсан байх маш өндөр магадaltaй байгаа учраас за тэгсэн байж магадгүй ингэж үзье. За тэгээд daily time frame дээр бол
Хөдөлгөөн бол за энд гэж үзье гэхээр оройн candle-ийн дугаа. За окей болох юм л да. За тэгээд хөдөлгөөн бол ерөөхдөө даунтай, sell-тэй, Trace төлөв ирж байгаа байдалтай байж чадсан. Орой бол үүссэн, орой бол үүссэн. Fibonacci-гийн 23.6-тай импульс явах боломжтой. 4 цаг бол үндсэндээ л up trend buying зонтой. Гэхдээ 30 минут бол down trend selling зонтой байгаа. Эндээс бол эрсдэл гаргахад нэг амар сүртэй юм бол байхгүй байх гэж бодож байна. 16, 17 хавцаа 4 цаг бол мэдээж өөрөө reverse хийж таарна. Өөрөө reverse гэдэг хайчих нь бол би яг сайн бол хэлж мэдэхгүй л байна. Тийм болохоор зүгээр доош нь чөлөөтэй унана гэж үзээд нэг ер нь ойролцоогоор тавьчихъя. Тэгээ ойролцоогоор тавиад энд бас яг нэг яг daily-гийн спорт байгаа хэсгийг би мэдэхгүй байгаа учраас тэгэл аль болох хол явсан дээр нь л хаа гэж бодож байна. За тэгээд хөдөлгөөн бол буцаж орж ирсэн. За үнцэн хөдөлгөөн ахаад орой үүсгэж үзүүлж байгаа. Гэтэ энэ оройд итгэмж байгаа юу? За байж болох юм л да. Одоо эрсдэл гаргана гэх юм бол 26 мурга хавцаар эрсдэл гарах юм. 26, 27 мургаар гарах юм уу? За тэгээ адилхан л сэлтэх байлгүй дээ бодвол. За тэгээд ерөнхий тэр орой ч гэсэн итгэмжийг бол ер нь алдсан. За энд яг одоо бол 4 цагийн эсрэг надад ингээд дагаад яваад тах сонирхол байхгүй. За 4 цаг бол эвдэгдсэн. За daily бол үндсэндээ хөдөлгөөн бол ерөнхийдөө л даун байгаа. Trace төлөв ирж байна. За энэ daily-гийн спорт байсан байлаа. Энэ daily-гийн resist байсан байлаа гэхэд одоо break-ийг хийх гэж байгаа магадaltaй тий. За хөдөлгөөн маань 30 минутын дээр бол апта байтай хөдөлгөөн рүү шилжчихсэн байгаа. За одоогор бол 4 цагийн тухайн одоо спорттойгоо бол ерөөсөө уулзаагүй байгаа даа. Биш resist-ийг 4 цагийн resist-ийг би энэ ёроолын resist-ийг л хараад байгаа. Тэгэхээр тухайн resist-ийг бол харах уулзсан юм бол байхгүй. За тэгээ одоогоор бол 30 минутын Trace төлөвлөгийн тимч амжилттай бас яваагүй байна. За тэгээ хөдөлгөөн бол ерөөхдөө буцаад даун болчихч бас магадлал байсаар байна. За resist-тэй уулзсан. Гэхдээ resist-эн дээр аюу эвгүй зүйлийг харуулсан. Daily time frame бол оройгоо нэлээд ойртоод ирж байгаа. 4 цаг бол Fibonacci-гийн 61.8-тай resist-эн дээр орж ирэхдээ 30 минут яаж вэ? Break-ийг хийж орж ирж байна те. За эндээс бол buy гэсэн ч buy оролт бол зориулж бий бол хийхгүй. За эндээс бол тэгээд хөдөлгөөн за ерөнхийдөө ингээд Trace-д орж ирсэн. Энд Trace-д орж за энд Trace-д орж ирэх бол хамаагүй одоо тэр орой дээшээ дахиад буцаад энэ орой буцаад сэтрэх эсвэл бол энэ орол буцаад сэтрэх хоёрын аль нэгэн дээр л бид нар шийдвэр гаргана. За тэр хооронд явж байгаа зүйлс бол бид нэг сайн бол биш байх болно. За тэр доотлын орол ерөөхдөө стэрч гээд байна уу гэж хараад байх юм. За буцаад орой руу тэмүүлэх хөдөлгөөнийг үүсгэж гин 4 цаг бол ерөөхдөө нэлээд заваармар идэж гин. За 4 цагийн үед бол 30 минутын Trace төлөвлөгөөнд давхар ороод ирж байгаа юм байна. Энд дээр бас ажиглах хэрэгтэй л зүйлдээ алдчихлаа да. За ерөөхдөө 4 цаг бол яг гэхдээ үгүй л дээ 4 цаг чи энд ингээ орой үссэн, энд ингээ ороод үссэн, 4 цаг ингээ даунлцсан. Даунлцсан байж байгаа буцаага апалчиж байгаа. Буцаагаад апалцсан хөдөлгөөн юу илэн чин заав гэж байгаа. Дээшээ ингээд орой, ингээд яваал, доошоо даун, дээшээ буцаад ап, тэгээд Trace төлөв ирсэн. Окей. Бид нар үндсэндээ бол энд нэг спорт үүсгээд тэрийг хоёр дахь шалгахад нь бид нар орох хэрэгтэй байсан. За энэ хэрвээ энэ ингээд энэ ногоон candle өөрөө миний арилжааны цаг байсан бол за оролт хий. Үгүй бол тэгээд энэ хөдөлгөөнийг шууд явуулж болно гэсэн үг. За тэгэхээр үгүй байх тийм үү. За тийм учраас тэндээс би угаасаа орой гэсэн ч орох боломжгүй газар байсан гэсэн үг. За тэгэхээр арилжаа бол алдаагүй байгаа. За хөдөлгөөн бол 4 цаг 30 минут 2 зэрэг яваад байгаа. Хിവэрээ daily time frame бол даун хിവэрээ байгаа. Тийм minor down хിവэрээ байгаа. 4 цаг бол хിവэрээ байгаа. 30 минут бол хөдөлгөөн сүүлд энэ оройг бизнесээ хойш Trace төлөвлөгөөнийг хийсэн. Тэгээд одоо импульс хаашаа явах гэдэг нь мэддэхгүй. Ер нь буцаад reverse хийх магадaltaй хөдөлгөөн харагдчихээн тий. За доош reverse хийх үү? За 4 цаг reverse хийсэн. За Trace төлөвлөгөөний гоё яваад ирмээр байна. Гоё ер нь авчирч чадсангүй юу даа л гэж хармаар хөдөлгөөн бол авчих чинь. За энд Trace төлөвлөгөөнийг авчрахтаа нэг жоохон алдаа гаргасан байж магадгүй маа. За энэ хоёр candle-ыг ер нь айгүй ойртуулж хармаар байна л да.
За энэ хоёр candle бол ер нь тэнцүү шахуу candle-ууд л шиг болох юм да. За энд тэгээд явлаа гэхэд ер нь эвгүй л. За тиймээд тэнцүү шахуул candle байсан л байна. За энэ өөрөө яг яаж гарч ирээд байна. За эндээс бол хөдөлгөөн энд байна гэж бол байхгүй. Энд өөрөө байна гэж байх уу. Энэ 10 байснаа 8. Гүү яг байж болох л газар. Ер нь бол 4 цаг реверс хийсэн daily down явах гээд байгаа. Daily-ийн down-ыг эндээс авах уу гэдэг чинь өөрөө бас айгүй эргэлзээтэй асуудал болчиход байгаа. Яг энэ орол энэ орой л гэж тооцоод байгаа. Гэхдээ энийг бол орой гэж тооцоход айгүй хүндрэлтэй л газар болчихж байгаа юм л да. За 30 минут. За ямар ч үсэн эндээс нэг эрсдэл бас байж болох юм аа гэж үзээд 15-аар 4 цагийн реверстэй daily down унчнаа гэж үзээд. За эндээс хэрвээ бид нар яг энэ үнэхээр орой байсан бол хөдөлгөөн дээр бол Fibonacci-гийн 61 грамтай хамаагүй авна. 107 435 дээр. За орой биш байсан гэж үзчихлээ. За юу болохыг харъя. За ерөөхдөө тэнд бас тэгж гарч ирж байгаа надад бас ер нь оролт өгчл байгаа юм л да. Тэгээ одоо ийм хоёр бай. За евро хэвдэрсэн. Миний үндсэн эсэл бол энэний дээр их боломжтой болчихж байгаа. За тэнд бол одоогоор миний арилжааны цаг эхлэегүй байна. За энд бол евро орой өссөн, евро хэвдэрсэн. Энэний дээхэн тал миний эсэл байгаа гэж тооцоод явуулах юм бол за ерөөхдөө сая миний эсэл баг ер нь цогч шүү. Ер нь цогч. За энэ евро мөн энэ орой мөн гэж цогцсон гэж үзээд таахад хөдөлгөөн бол ерөөхдөө буцаад дээшилж байгаа юм чинь. За буцаад доошлж чадах уу? Одоо бол ерөөхдөө дээшлээд байх шалтгаан бол байхгүй. 4 цаг альдины даун болсон. Tracing төлөвлөгөө авчирж байгаа байж болох юм. Тийм ээ. Tracing төлөвлөгөө авчирсан Fibonacci 23.6-тай. Доошлоод буцаж даун болонгутлаа зөвлөгөө маань Tracing төлөвлөгөө авчрах хэрэгтэй. За даун бол болчихж байгаа. Tracing төлөвлөгөөнийг одоо харин яг цагийн хувьд яаж авчрах вэ? За даун болоод эхний авчирсан Tracing төлөвлөгөөнд орох боломж өгсөн. За энэ дээр бол харин боломж өсөж байгаа юм шиг байх чинь дээшээ 1.13 мөр. За 4 цаг бол даунтай байгаа. За 4 цагийн үед бол Fibonacci-гийн 135 мав байв. За 150 ч гэдэг. За энэ бол орой биш байсан гэдгийг бол харуулж байна. За энэ ууг нь айгүй гоё гарч ирж байна. Гэхдээ тийм энэ ууг нь айгүй гоё орой байх юм. Гэхдээ 1 минут даун болоогүй. За 1 минут даун болж чадахгүй нэрээ дээрээс. За 1 минут бол тийм амархан бас даун болохгүй хичээгээд байна. За тэгж байгаа хөдөлгөөн бол үнцэн арилжааны цагийг дуусгаж хийж байгаа. Daily бол стил даунтай 4 цаг стил даунтай 30 минут бол стил бас даунтай л байгаад байгаа. Аптай болчих магадaltaй. За overnight аптай болцсон. За тэгээд аптай болчингуутлаа энд хүрээд ирсэн. За эндээс харахад бол хөдөлгөөн 30 минутын дээр аптай болох үед тэр оройгоор аптай болсон. Тэгэхээр хөдөлгөөн маань бол ерөнхийдөө 9.4 8.3-тай арай ёроолын candle биш candle гаргаад ирсэн. За энд бол ёроолын candle байж чадах уу? 7-тай хангалттай байж чадна. За апалцсан тэнгүүтлээ 4 цаг нь бол стил даун яваад байгаа. Хөдөлгөөн үүссэн байна. За ингээд 4 цагийн даунны хөдөлгөөн дээр энэ оройтой энэ ёроол хоршоод Fibonacci-гийн 50-тай импульс боломжтой 30 минут нь апалцсан байна л та. Даун болохоос нааш бол хөдөлгөөн дээр ямар нэгэн оролтыг нь бол тэнэглэл болох гээд байна. 4 цаг ерөөхдөө reversal бас боломж ч гэсэн байгаа. Эсвэл эндээсээ даун болж болно. За 4 цаг ер нь бол reversalсан баха. 4 цаг reversalсан daily time frame эндээс буцаад үндсэн даунныхаа эсрэг орж ирж байгаа. Тэгэхээр үндсэн даунны эсрэг яах гэж орж ирж байна. Тэнд ямар шалтгаанаар одоо тийм volume орж ирв гэх юм бол ганцхан шалтгаан байгаа. Тэр бол daily time frame-ийн support энд байсан байх боломжтой. Тэгэхээр бид нар эндээс buy харна. За энд бол контракт үүсээд ёроол гарч ирээд орой эвдэрсэн. За 1.14 байт. За SL-тэй гэж үзэх юм бол 4 цаг бол дээшээ reverse хийгээд өсөд гарч ирж байгаа хөдөлгөөний хувьд энд ёроол байсан, энд орой байсан, ёроол энд эвдэрсэн, энд оройтой
За энэ орой руу гэж үзэх юм болоо. За тулгыг юу ер нь бол 210 гэж л орно гэсэн үг. За тэгээ миний эсэл бас буруу байна. Болчлон бас эсэл буруу байгаа дээрээс алдчих гад байдаг шүү. За нэг иймэрхүү байдлаар. За энд ажиглаж байгаа бол энэ орой сэтэрч байгаа энд ярал үүсэж байгаа дэш явах нь ойлгомжтой. За энд бол асар өндөр өсөлт гарч ирсэн. За одоо эндээс бол одоо хүн бол бас нэлээ эргэлзэж эхэлж магадгүй юм. За энэ өсөлтөн дээр одоо хэдүүлээ яах вэ? За эндээс бол одоо 110 явцсан байна. Миний эсэл чи өөрөө хэдүүлээ 16 тий. Эндээс бол нэг 210 явах боломж бол байх. Гэхдээ би бол эндээс close party гээд за эндээс бол нэг шуналдахгүйгээр 90% хаачаа гэдэг байдлаар явах. За үгүй. Ер нь барина. Overnight үе давчих юм бол гайгүй. За давчлаа. Энд орой үүсгээд, оройг ивдэд энд ярал үүсгээд ингэж орж ирсэн. За энэ ярал дээрс орох цаг мөн байсан байна. За тэгэхээр бид нэр бас л эрсдэл гаргах хэрэгтэй. За ер нь бол 1 минутын орой ивдэрч байгаа ингэж байгаа 13 за 14 мөр байцаа байх хаа баг. Тэгээд хөдөлгөөн маань дээшээ бол ерөөхдөө 95 бол байх шиг байна. За тэгээ миний сүүлчийн арилжааны маань эхний арилжааны маань эсэл сүүлчийн биш. Эхний арилжааны маань эсэл энд ирнэ гэсэн үг. Энэ сүүлчийн арилжааны эсэл бас худлаа тавигдсан байна. Ер нь бол нэг иймэрхүү байдлаар тавигдана. Окей. За тэгээ 30 минут явсан. Оройг бол эвдэлсэн байгаа. Ярал үсгэж чадах уу? Яаж чадсангүй. За ер нь бол яг энэ дээрээс гэж ер нь л хараал байсан л та. За яг энэ дээрээс ихтэй daily-ийн тийш бол явчихгүй юм боломжтой. Daily яагаад гэвэл одоо reverse хийх гэдэг байгаа болохоор сэтгэл үзүүлээдсэн. Тэгээд сэтгэлийн маань бол даасангүй. Окей. За ер нь яг эндээ хаасантай гэж л төвшөнд хаачлаа. Окей. За тэгээд эрсдэл бол юу вэ? Ингэдэг байхгүй. Эднэр. За энэ орой эвдэрсэн байна. Энд орой үссэн байна те. Энэ орой бол ишээ ингэж гарч ирсэн. Энэ ёроол бол ишээ алдчихгүй ингээ гоё гарч ирсэн. Энэ ёроолыг эвдэх юусэн ямар шалтгаан байсангүй л те. Яах гэж энэ ёроолыг эвдэж орж ирж миний эсэлийг авч байгаа юм бол те. Тэгээ за ямар ч үсэн тэгээд энд ирнэ гэдэг нь бол нэг буруу анализ бол байгаагүй байна. Зөв анализ байсан. Зүгээр гол саад болсон зүйлийг би бол бодохдоо 4 цагийн орой байсан болов уу гэж хараад байна. Тэрнээс гадна та бол энд орой үсээд энд ёроол үүссэн байгааг бас ажиглаагүй байх жишээтэй. Fibonacci-гийн 23.6-тай. Энд орой үсээд энд ёроол үүссэн гэж хаана эхний нэг доогол дээр гэж чи энэ доогол дээр яваад юм. Тэгэнгүүтлээ энэ оройг дээш нь эвдэхтэй. Хөдөлгөөн энд оройг ерөөсөө дээш нь эвдэх нь бол анханасаа буруу байсан байгаа байхгүй. Энд эвдэг бол бид нэр сэл зөө юм уу гэсэн бодол ерөөс төрөхгүй байх байсан. Тэгээд ёроол үсгээд оройгоо эвдээд тэгээд ийм зүйлийг хийж ээж дэшээ. Явсан байна. За ер нь бол энэ дээрээс хүмүүс орсон ч алтгал байсан гэсэн үг. За тэгээд хөдөлгөөн бол дээшээ явлаа. Дээшээ явах нь бол үнэн байна. Окей. За нэг иймэрхүү байдалтай тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө simulation-ыг ерөнхийдөө дуусгая. Room simulation номер 1 байгаа даа. Энийг сейвлчээ. За тэгээд арилжаанд өгөнчээ. Close trades-ийн хувьд бол бид нэг одоогийн байдлаар нийт 23 арилжаа хийсэн байгаа. 23 арилжаа гэдэг чинь түрүү удаа бид нэг 14 арилжаа хийсэн байснаас хойшоо 9 арилжаа хийсэн гэсэн үг шүү дээ, тэ. Түрүү удаад би буруу санааг бол 14 гэдэг дээр л байсан санагдаж байна. Тэгээ энэ дээр л байсан. За энэ бол тэгэхээр энэ тэмдэглэж болно л доо. Номер 1 simulation. Тэгэнгүүтлээ одоо бол энэ 23 дээр байсан 23 байсан тий. Номер 2. Тэгээ номер 1 simulation дээр болохоор нэмэх 27% та гарсан. Номер 2 simulation дээр хэдүүлээ одоо за нэмэх 83% болов. Тэр хязгаар л байгаа хта. Би бол тэгж бодох юм 83% та гарч байгаа маань. Окей. Тэгэхээр өмнөхөөсөө бол нэлээд агсан. За тэгээ энд харахаар
бол 15 дээрээс ингээ харахаар за энд нэг авсан байна, энд нэг алдсан байна, авсан байна. 2 алдсан байна те. Энэ 2 алдсан гэхдээ нийлээл 20,000. Өмнө бол авснаа бол ерөөсөө тэгэж гүйцэхгүй. За тэгээд буцаагаад энд 18,700 авсан, энд 10-ыг алдсан. За энд 61,962-ыг авчиж байгаа. Энд 11,511-ыг алдчихж байгаа. Ийм нөхцөл байдлаас 83%-тай. Тэгээ ер нь бол сүүлд гэхдээ миний хувьд бол яг энэ дээр жоохон харамсаж байна. Энэ бол шууд явчих боломжтой байсан. Тэгээд энд нэг баг зэргийн ингээд хөдөлгөөнийг үүсгэснээсээ болоод ер нь хөдөлгөөн ийм зүйл болчлоо гэж харж байна. Тэгэхээр энд хэрвээ шууд явсан бол бид нар бол нэлээд ашиг хийх байсан болов. Энд угаасаа тал зам л байгаа шүү дээ, тий. 100 гэдэг чинь. Тэгээд дахиад нэг 100 гэдэг чинь бол би энд магадгүй одоо юуны оронд бол энэний оронд бол 120-30 мянгатай байх байсан баг. Энэний оронд бол би ч одоо хиттэй байх хэрэгтэй юм тий. За 100 тэгээд энд 17 байсан. Тэгэхээр за нэг ойролцоогоор 5 гэж тооцоход 50 мянгатай ч юм уу те. Тэгээд 170-80 мянгатай бол гарах боломжтой байсан. Тэгээд энд бол маркет ялтчихв. Ийм тохиолдол байж болно. Энэ бол маркетинг өөрийнх нь цэвэр одоо савлганы асуудал байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бол энд бол буруу анализ ерөөсөй байгаагүй гэсэн. Окей. За тэгээд одоо ингээд шинжилгээг буцаагаад харахад daily-гийн үндсэн мажорн даунтай байж магадгүй гэж би таамаглалаа. Хэрвээ мажорн даунтай байна гэж би мэдэх юм бол энэ харилцааг бол хамаагүй урт барих байсан гэж хэлсэн. Мажорн даунтай байж магадгүй. За одоо буцаад апалж байгаа нь бол одоо мажорынхоо эсрэг тийм ээ. Трейсм төлөвлөгөө энэ шиг одоо трейсм төлөвлөгөөнийг ахиж нэг удаа оруулж ирээд за тэгээд хөдөлгөөн маань ерөөдөө л тэр трейсм төлөвлөгөөнийг хийцнийхаа дараа буцаагаад доошоо бас савлж магадгүй гэсэн ийм таамаг бол байна. Гэхдээ ариун уу те одоохондоо бол хэлэхэд эрт байна. Окей. Тэгээд өмнө түүхэн байхгүй болохоор бас хаяа зарим юм дээр бол айгүй ядаргаатай байхын үед бол байна. Окей. За юм байна. Нэгийг сейвлсэн. Одоо дахиад сейвлж. За юм байна. Тэгээд 83% гарлаа бүгдэнд амжилттай баярлалаа баяртай. Тэг үзэж байгаа зөв хүмүүс байгаа. Бүгдэнд баярлалаа. Баяртай.